Сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдв гүйлгэнтэг, хичээлийн зорилго гүйлгэнтгийн онцлогийг мэдэх, унших гэсэн хичээлийн зорилгон дээр өнөөдөр хичээл орсноо. За гүйлгэнтэг гэж юу вэ гэж те. За тэгэхээр урт бол багш нь гүйлгэнтэгээр одоо бичсэн бичвэр юм те багш нь харуулж байна. За гүйлгэнтгийг хүний яриа, харилцан яриаг одоо түргэн тэмдэглэхтэй хувьд үүссэн гэж үздэг. Гүйлгэн бичих гэдэг нь хичээнгүй бичиг бодвол одоо арай хурдан талхам бичгээс арай удаантул энэ хоёрын завсрын одоо шинжтэй гэж үздэг. Заацэг шүдийг мэдэгдэх төдий тэмдэглэж бичдэг бичлэгийн бол өвөрмөц хэлбэр юм аа. За гүйлгэнтгийг 19-р зууны 2 дугаар агст үүссэн гэж судлаач эрдэмтдүүд бол тэмдэглэсэн байдаг. За гүйлгэнтгийн онцлогийг та бүхэнд танилцуулбал за урд бол ингээ хичээнгүй бичиг байна. За арийнх нь бол татлаган бичиг байна. Татлаган хичээнгүй бичгийн хоёрын дунд байж ин тэ гүйлгэн бичгэд үсэг одоо үзэг салгалгүй бичгийг цугулчилдаг өгөөд энэ нь түргэн бичгийн гол үндэс болдог. За гүйлгэн бичиг гэдэг нь хичээнгүй бичгийг бодвол арай хурдан татлаган бичгээс арай удаантул энэ хоёрын завсрын шинжтэй байх нь. За гүйлгэн тэгэхээр бичсэн зурлага одоо зарим онцлогтой өсгүүдийг ажиглан бүгдээрээ дуурайан бичиж тухайн одоо зурлагуудтай танилцаарай. За гүйлгэнтгийн зориулт нь бол гүйлгэнтийг нь хичээнгүй ба татлаган бичгэн одоо дундын шинжтэй бичвэрийн энд гүйлгэн бичих сурахын тулд урдаар хичээнгүй одоо төв бичиж сурах нь бол зайлшгүй бөгөөд мөн энэ хоёр бичгийг сайтар сурсныхоо татлан бичдэг ёс жоронтойг санах нь зүйтэй гэж. За гүйлгэнтгийг гадагш явуулсан бичгийг хуулан үлдээх, гаднаас ирсэн бичгийг хуулж явах, хүний хэлснийг нэг бүрчлэн бичиж авах шаардлагатай тохиолдолд хувийн загтал харилцаа, ном бичгийн ноорог тэмдэглэл зэрэг гүйлгэн бичдэг байжээ гэж. Иймээс алган бичиг шашны ном зохиолыг гүйлгэн бичдэггүй байсан тул одоо доод тушаалтан эсвэл одоо байгууллагаас мөн дээд тушаалтан байгууллагад өргөх одоо айлтгал бичиг гүйлгэн татлаган бичдэггүй зөвхөн хичээнгүй сайхан бичиж явуулдаг байсан гэж. За хичээнгүй болон гүйлгэнтэйгээр бичсэнийг бүгдээрээ шүүлгийг харьцуулан уншия. За эхнийх нь бол хичээнгүй ч үгүй нарийнх нь энэ шаардлагасан бол гүйлгэнтэг байна тийм ээ. За анхаарал хандуулсан сонсон сурагчдаа баярлалаа.